Засгийн газар 4-р сарын 6-нд тогтоол гаргаж татвар болон нийгмийн даатгалын санд өртөө аж ахуй нэгжүүдийн тансыг 1 сарын хугацаанд нээсэн. Үүний үр дүнд нийгмийн даатгалын сан болон татварт 2 жил хүртэл хугацаанд өртөө байсан ажил олгогчид өрөө төлсөн байна. Мэдээллийг эдийн засгийн болон сэтгүүлч уянга дэлгэрүүлэн хүргэнэ. Баярлалаа Аримын дэгүргээ. За тэгэхээр одоо яг 1 сарын хугацаанд өртөөсөн аж ахуй нэгж байгууллагуудын хувьд нийгмийн даатгал болон татварт одоо хичнээн төгрөг төлрүүлсэн бэ гэдэг мэдээллийг та бүхэн хүргье. Тэгэхээр нийтдээ яг нийгмийн даатгалын санд гэхэд 6042 аж ахуй нэгж өртөөснийг ийхүү 1 сарын хугацаанд бол дансыг нээсэн байна. За ингээд нийгмийн даатгалын шимтгэлийн үр төсөнд өнгө нь харуул 169 аж ахуй нэгж буюу ажил олгогчийн хувьд 2.1 тэрбум төгрөгийн өрөө төлсөн байна. Татварын өртөө 2100 аж ахуй нэгжийн хувьд 72.4 тэрбум төгрөгийн өрөө төлсөн байна. Нийгмийн даатгал болон татвар дүртэй эдгээр аж ахуй нэгж байгууллагуудыг салбараар нь харах юм бол худалдаа үйлчилгээний болон уулуурхайн компаниудын туслан үүсгэгч одоо ийм компаниуд ихэнх нь өртөө байсан гэсэн мэдээлэл гарч ирлээ. Нийгмийн даатгалын шимтгэлд одоо өртөө байж байгаад төлсөн эдгээр аж ахуй нэгж байгууллагуудын хувьд бол тухайн аж ахуй нэгж байгууллагуудын хувьд бол эдийн засгийн эргэлт нь бол эрчимжиж нөгөө талдаа ингэж өрөө төснөөрөө ажилтны бол эрх ашиг бол хамгаалагдж байгаа гол ач холбогдолтой юм аа. Тухайн ажил олгогч нь тухайн сарда багтаа шимтгэлээ хуримтлагдсан үртэй байгаа улмаас даатгуулагч учирсан хохирлыг бол ажил олгогч бол хариуцж төлөхөр үл юм хуулиар бол зохицуулсан байждаг. Ажил олгогчийг эдийн засгийн бол одоо дэмжих хүрээнд бол ажил олгогчийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, мөн шимтгэл төлөлтийн хуваар гаргаад бол нөгөө гэрээ байгуулад бол 3-аас 6 сарын хугацаатай ч юм уу тэгж гэрээ байгуулад бол цаашдаа бол энэ ажиллагаа бол үргэлжлээд явах боломжтой. Татварын өртөө байж байгаад татварын өрөө төлсөн эдгээр аж ахуй нэгж байгууллагуудын тоо болон төлсөн мөнгөнд өнгөнд харахад нийт өртөө аж ахуй нэгжүүдийн хувьд бол бага хувь хэмжээ хэдий ч гэсэн энэ хэмжээгээрээ эргээд бас эдийн засгад бол тодорхой хэмжээний эргэлт авчирж байгаа эерэг тал харагдаж байна. Монгол Улсын засгийн газрын шийдвэрээр 4 сарын 6-ны өдөр засгийн газрын тогтоол гаргаад шүүгэн шийдвэртэйгээс бусад арилжааны банк дахь битүүмжлэгдсэн данстай аж ахуй нэгжүүдийн дансыг чөлөөлөх юм шийдвэр гарсан. Удаан жил хуримтлагдсан тийм үр төлбөрүүд байсан. Энэ үр төлбөрөөс бол 72.4 тэрбум төгрөгийн өрн сарын хугацаанд барагдсан гэдэг юм дүн мэдээтэй байна. 2100 гаруй татвар төлөгч үр төлбөрөөр барагдуулсан байна гэдэг нь бол бас харьцангуй сайн энэ чөлөөлөө юм бол үр дүнтэй байсан байна гэдэг үр дүн бол харагдаж байгаа. Ингээд татварын ерхий газраас өгсөн мэдээллээр бол нийтдээ 30 мянган ажил олгогч 800 орчим тэрбум төгрөгийн татварын өртөө үлдэж байна. За эдгээр аж ахуй нэгж байгууллагуудын хувьд бол одоо шууд 1 сарын хугацаанд ч юм уу татвараа төлөөгүй байж байгаад дансаа хаалгасан гэсэн үг биш юм. Тухайн аж ахуй нэгж байгууллагуудын хувьд бол тодорхой хуулийн хугацаанд нөт юм уу эсвэл аж ахуй нэгжийн орлогын албан татвар гэх мэтчлэн бусад татваруудаа хуулийн хугацаанд төлөөгүй. За тухайн хугацаанаас хэтэрсэн явж байгаад тодорхой шат амжилгын дараагаар бол хамгийн сүүлд нь тухайн дансыг нь битүүмжлэх арга хэмжээ авдгаа гэдгийг бол татварын ерхий газрын дарга хэлж байлаа. За цаашдаа бол одоо татварын хувьд энэ мэтчлэнгээр аж ахуй нэгж байгууллагуудын дансыг битүүмжлэхээс илүү дансыг нь хаахаас илүүтэйгээр урьдчилаад илүү зөвлөн туслах үйлчлэгээр илүү чиглэнэ гэж бас онцлон хэлж байсан юм а. За ингээд эдгээр хэлсэн өгнүүд нь бас хэдийн хугацаанд бодит хэрэгжих вэ гэдгийг нь бид бол тун удахгүй харах болно.